хүчил шиг шингээд тийм C2-ыг гадагшлуулна. Тэгвэл цус эргэлт байгаа тохиолдол болгоно бодисын солилцоноос гарсан нөгөө C2-ыг чи аваад ирдэг. Тэгээд цус эргэлт нь сэргэгцэн бол яах вэ? C2 ялгарч идэг. Массаж хийхгүй амьсгал өгөөд C2 ялгах нь уу? Ялгахгүй байна шүү дээ. Массаж хийж ижил C2-ыг авчирдаг. Тэгэхээр яах вэ? Хүн амьд байгаагийн шинж нь бол C2 ялгах юм а гэж байна. Тэгэхээр амьд байгаагаа үнэлэх нь монитор хараад тэр машин дотор тэр түжигж байгаа машин дотор монитор хараад тэрний живэлзээнийг харж хахад энэ капнометрээр үнэлжээ. Энэ илүү үр дүнтэй байна гэж. За тэгээ энэ бол яах вэ? Амьсгал гартын үед ингэж өндөр мөрийг гарч ирэх юм байна шүү дээ. C2 гартын мөрийг хэмжээд авалтын үед ингэж багасаа өшдөг зүйл байна. Ийм янзын энэ бол өнгө ирэхтэй үе нэг удаа хийгддэг капнометр. Эний дээр нь хийчих юм шүү дээ. Энийхээ дээр. Тэгээ амьсгал өгөхөр яах вэ? Гарах үед нь өнгө нь хуураад байдаг. Өнгө ирэхтэй. А энэ болохоор мөрийгээр үзүүлдэг капнометр. Тэр мөрийгээр үзүүлдэг капнометрийг холбочоод аваад ирдэг. За энэ нь яадаг юм гэхээр за энэ бол мэдээж энэ амьсгал маань цагаан мөрсөн одоогоор ороод уушгинд ороод байна уу, ходоодонд ороод байна уу гэдгийг ялгадаг. Ходоодонд орсон бол яах вэ? Ходоодонд C2 ялгахгүй юм чи хэмжихгүй шүү дээ, тийм. Тэгэхээр ходоодонд буруу амьсгал өгөөд байна гэдгийг нэгдүгээр үзэж болдог. А хоёрдугаар чэт шахалтын үр дүн хэмжиждэг. Чэт шахалтын үр дүн болон зүрх судасны систем сэргэснийг үздэг. За энэ дээр харж гин үгүй таа. За энэ юм чи амьдуудах тусламж хийгээд эхлэх юм бол одоо би зүрх судасны зүрхний эргэлтийг массаж хийх үед 30% л хангана гэсэн чинь цусны эргэлт тийм. 30% хангаж байгаа тохиолдолд энэ 20 см усны багны хэмжээний мөнгө усны багны хэмжээний даралтад C2 ялгаж байна. Ингээд массаж зүг хийж юм гэж. Тэгжээд массаж хийжсэн чи гинбэл энэ 30-аас 40 болчих юм бол энэ хүний зүрх судасны ажиллагаа сэргичлээ гэж үздэг. За одоо энэ дээр хаач. Энэ массаж хийхээр 20 байгаа зүрх зүрхэнд нь. За зүрхний ажиллагаа сэргэхээр яаж вэ? 5 литр тусаа чахаад ирэхлээр 36 удаа нэмэгдчихэв. Ингэж энийг шалгана. Тэгэхээр энэ дээр нэг юм нэг ларингал масктай амбутаа энийхээ хажуудаар нэг капнометр холбочихсныг удасчил юм байна ш хажууд тавьсан. Тэгээд ингээ хараад амьсгалаа өгөөд тэгээ яг үгүй амьсгал чинь зүв бэ гэж нэгтгэв. Хоёрдугаар энэ массаж хийж байгаа хүнийг чи массажа буруу хийгээд байна. Яг л энэ 20 хүрэхгүй шүү дээ тийм үү? Массажа буруу хийгээд байна гэдэг. За одоо зогсоо 40 болчлоо. Зүрх чинь сэргчлээ гэдэг. Ийм энгийн зүйл ахнаа. Энийг бол илүү их чухалчилж өгсөн. Энийг хэрэглэх ёстой гэж 10 он заасан. За тэгээд амьдлын дараах тусламж гэдэг юмыг бас анхаарахгүй орхичдаг. Нэг зүр зогссон юм чинь дахиад зүр зогсохыг үгүйсэхгүй шүү дээ. Асуудалтай байгаа. Тэгэхээр зүр зогсоод бид нь тархиа хамгаалж байгаа. Тэгэхээр хөргөл бас их зүгээр гэж үздэг. Хоёрдугаар тэтгэн цусны хомслын шинж буюу зүрхнийхээ цус хомслын шинжийг илрүүлэх ёстой. Гуравдугаар энэ олон эртний гэмтлийн эрсдлийг бууруулах ёстой гэж үздэг. Олон эртний дутагдал үүсчлээ гэдэг өвчтөнд дэгдэг шүү дээ. Энэ хяналтаасаа хийж чадахгүй байгаатай л холбоотой зүйлс ихэвчлэн хяналтаасаа хийж чаддаг. Эрчим нэмжлэгээний тасаг гэх тийм мундаг байдаг зүйл биш. Эрчим нэмжлэгээний тасагч юу хямддаг вэ гэхээр ерөөсөө хэвийн үзүүлэлтүүдийн хэвийн хэмжээнд байлгахыг л хямддаг. Энийг маш сайн хянж чаддаг. Жишээ нь артерийн нундаг даралтыг би 65-аас дээш байлгаад хүчилтөрчийн сатурацийг 92-аас дээш байлгаад төвийн дартаа 8-аас 12 байлгаад шээстэй гацаа 0.5 мл кг цаг байхаар ингээ байж чадах юм бол. Шин 60 эртөө цаг 30 мл шээс ялгаруулахаар хэмжээд би цус эргэлтэд бариад чадах юм бол уушгины гэмтэл үүсэхгүй нэ. Нөгөө аарц гэдэг юм үүсэхгүй нэ. Тархины хаван үүсэхгүй нэ. Ухаан санаа нь муудахгүй нэ. Хоёрдугаар бөөрийн дутагдал үүсэхгүй нэ. Чи танаа өөр хийлгэж байгаа тусал хийлгэж байгаа Ирак зүгцэн гэлээ. Тэгээ Ирак зүгөө даралтанд буугаад бөөрийн дутагдалд орсон гэлээ гэдэг үстэй тий. Тэгэхээр тэр яаж юм гэхээр би дунд даралтыг 65 барьж чадаагүйгээс болоод хямд суу байгаад ердийн тасаг байгаад энэ 65-аас доош байснаас болоод нөгөө их ичтэй цуссан хангамж авч яадаг гогцоо байдаг те ууш юуны бөөрийн гогцоонд чинь эргэн шимэгдэж явагддаг шүү дээ тэн дээр. Тэгтэл эргэн шимэгдэж явж байгаа тэр хинээрхтэй хэсэг чи яадаг вөхөд цусаар дутагдаад үхчихдэг, некроз болчдөг. Ингээд төв болоо некроз болоод бөөрийн дутагдал үүсчихдэг. Тэгэхээр энэ үйлдэлүүдэд хэвийн хэмжээнд барьж чадахгүй байх юм бол яах нь вэ? Олон эртний дутагдал, олон хүндрийн дутагдлууд гараад байгаа юм шүү дээ. Биелгийн дутагдал, бөөрийн дутагдал, тэгээ яах нь? Амьсгалын дутагдал, тархины хаван буюу одоо шокийн үүдэлтэй энцэ болоо патич үүсдэг юм уу? Ингээд үүсээд байна шүү дээ. Ухаан санаа самуухаас үүсээд байна.
Тэгэхээр ийм үзүүлэлтүүдэд дараа нь ч гэсэн хийм байдаг гэхэд бас анхаарах хэрэгтэй гэж. Энэ бол нас оролтыг их өндөр хуваар бууруулж чадсан ирвэсийн судалгаа гэдэг юм судалгаа байдаг. Энэ судалгаа орж үзэж болно. За миний саяны ярьсан юм бол энэ дахна шүү дээ. Алгоритм. Ерөөсөө суур тусламж дээр үндэслэгдэх нэ. Адреналина хэрэглэх юм бол юм байна. Гэхдээ 3 минут дотор хэрэглэх юм байна. Зүрхийн дефибрилляторыг цохиулбал 2 минут дотор цохиулах хэрэгтэй байна гэж. За энэ англи тусламжийн гинжи илгээ гэж энэ яалтаа тусламжид өөрт нь илүү шаардлагатай зүйл байдаг. Зүрх зогсолтыг их илрүүл тусламж дуудах. Энэ илрүүлэлт тэгээд тэрэнд тусламж үзүүлэх нь бол одоо нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн асуудал гэж. Эрүүл мэндийн боловсролоо чиглэсэн асуудал болчтой. Жишээ нь одоо ийм боршуурууд гаргаж, одоо англи тусламжийн боршуурууд гаргаж 10 жилийн өдрүүд хичээл заах. Энэ хэд одоо эмнэлэг дотор хатсан байна. Эмнэлэг ер нь бол зүрх зогсолтын 50% нь эмнэлэг дотор зогсдог. Эмнэлэг зогсдог. Зүрх зогсолт 50% нь гадна байж байгаа. Тэгвэл 50% нь гадна зүрх зогсож байгаа өвчтний нас оролтыг Монголд хийсэн судалгаагаар чинь гэрийн нас оролт 85% гэж гарсан байдаг тийм. Тийм судалгаа гарсан байсан шүү дээ. Тэгэхээр бид нас тодорхой хэмжээгээр тэр гадна зогсоод нас ороод байгаа нас оролтыг тодорхой хэмжээгээр бидний эмнэлэгтэй авчирч тусламж үзүүлж чадахгүй байна л гэсэн. За тэгээд амьдлах лавшруулсан тусламж дараах тусламж гэж үздэг байна. За тэгээд яалтаа тусламжийг үнэхээр хамгийн гол хоёр зүйлүүд нөгөө тромбозын хүндрэлүүд гэсэн шүү дээ. Тэгвэл тэтгэл цусны тромбозын хүндрэл энэ ерөөсөө яалтаа тусламжийн насаг инфарктын шинж илрээд аваад ирсэн бол 30 минутын дотор цус эргэлтийг сэргээх хэмжлэгээ буюу иреваскулизац хэмжлэгээ буюу тэр бүглэлсэн цусны торон байлуулах хэмжлэгээ гэдэг юм уу эсвэл болон дилатац хийгээд хилдэг юм уу? Эсвэл тэмд нь стент тавих хэрэгтэй 30 минутын дотор. Тэгхийн бол магадгүй маргааш нь тэр хүн босоод яваад ажиллаа хийнэ. 40 настай хүн инфаркт. Одоо инфаркт сүүлийн үед бас их залуужаад байгаа шүү дээ. 30 настай, 40 настай хүмүүс манад ирээд байна. Тэгжэл 30 40-тэй нөхдүүд насаараа хөлн авнаад амьсгалаад зүрх судасны дасгийн нэг хоёр нутагтан гэж яриад байдаг манай зүрх судасны дасгийнхаа тэр. Ирэл твтер 15 оноо дахиад үрээд ирдэг. 15 гэртээ оноо дахиад үрээд ирдэг. Хоёр нутагтан шиг тийм амьдралтай болох нь шүү дээ. Тэнд ямар ч хөдөлмөрийн чадваргүй болчихно гэсэн. Химний хэдэн 30 минут хийж чаддаг болчих юм бол энэ хүн маргааш өглөө нөгөөдөр нь шууд ажилдаа яваад ажиллаа хийж байна. Ямар ч асуудал байна. Хөдөлмөрийн бүтээмжийн өвдөж гисэн илүү хөдөлсөн байна. Дараагийн тахилын зочгүй шигдээс энэ дээр бол нэвтрүүлэг бүрийн нийгмийн эрүүл мэндийн бодлого бас их чухал байждаг. Энэ дээр. Тахилын зочгүй шигдээсийг илрүүлдэг талаар бас нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн тийм бас юм сурчлагын утсууд байх хэрэгтэй. Хэрв магадгүй охин яваад ирсэн чи аав нь хилний эдрээд байж болно шүү дээ. Энэ аав уучаа юу да. Унт унтуудсан чи тахилын шигдээс болсон байж болно шүү. Тэгэхээр хэрв хүн хил ам нь эдрээд ах юм бол тийм. Ни аль гараа өргөж чадахгүй босоод явахдаа гуйваад ах юм бол энэ хүн шигдээс ихний шинж илэрлээгээд тусламж үзүүлэх хэрэгтэй. Энэ их илрүүлэлт эмнэлэг хүртэл эмнэлэг доторх нь нийлээд тэр торон хайлуулах эмчилгээг хийх нь нийлээд өөрөө 3 цагийн дотор багтах хэрэгтэй. 3 цагийн дотор багтах юм бол бидний энэ 50-70% үр дүн өгч чадна гэж үздэг. Энэ 3 цагт багтахгүй бол шаардлага байхгүй ч гэдэг. Ийм учраас нөгөө яралтай тусламж байна. Аль болох хурдан үнэ зөөж ирэх хэрэгтэй, авчрах хэрэгтэй гэдэг. Тэгээд яралтай тусламжийн эсгүүд нь хоорондоо холбоотой юм шүү дээ. Энэ их илрүүлэлт хэлээ эндээс уцтаад энэ гуйваад ах шиг байна хилний эдэрлэг хөргөчн дээр бүр ингээд юу ингэ тавьсан биш наахгүй хил эдрэх юм бол дараа өргөж чадахгүй нүүрнийх нь нэг нугаас нь тэнийх юм бол тийм шүлсэн гоожих юм бол тийм явдаа гуйх юм бол та 911 дуудаарай тэгээд ингэ бичсэн биз дээ. Тэгэхээр нөгөө чинь тийм шинж гарах юм бол яг нь илрүүлэлт энийг илрүүлээд дуудах нь. Дуудан гол энэ яг үгүй эмнэлгээ байшаа тодорхойлоод эмнэлгээ тодорхойлдог. Энэ эмнэлэг орчин. Тэгээ хамгийн ойрхон төгний машин аваад хамгийн богино хугацаанд ирдэг. 10-аас 15 минут, 5-аас 10 минутанд хүрдэг. Тэгээд иргэд нь яралтай тусламжийн засгийн үйлчлэлээр даалгдсан байдаг. Тийм хүн ирж байна. Тэгэнгүүт тэр нэг ангиографийнхаа өрөө мөрөг онгоолгоод бэлдээ тийм хүнтэй байсан бол очруудын хойш дуудаад зогсоогоод ингээд яралтай байдлаар бэлдээд эмчилгээ ихэд бэлэн болоод зогсож байдаг. Гадна талд нь харуул хамгаалтын ажилтнаа гараад замаа зохицуулаад
барайд бүгдийг ингээд зогсоочихно шүү дээ. Машинаа зогсоогоод хаалгаа онгоолгоод туслах ажилтны каталкаар дүүж явчих чирээд. Тэгээд яв дунд нь бүртгэл яв дунд нь эмчийн үүдэн дээрээс бүртгэл аваад үзээ. Тэгээд шаардлагатай гэж үзвэл энэ мөн байна гэдгийг эмчин тодорхойлох юм. Шууд ангигаар аваад авчихдаг. Иймэрхүү бэлтгэлтэй. Тэгэхээр энэ бол яралтай тусламж, намдууд тусламж багаар бас хийх ёстой зүйл ээ гэдгийг харах хэрэгтэй. Ерөнхийдөө төрхний шигнээс өвчний 3-1 нь эмгэгт ирэхээс өмнө юм асуудаг. Тэгэхээр бид нь божигол 3-2-т нь бас тусламж үзүүлэх юм. Олох шалтгаан болж байдаг гинт зүрх тусалтын. За энэ шинэ гарсан зааврууд ерөнхийдөө юм байж. Саяны ярьсан шинэ гарсан зааврууд 32 альцад байгаа 100-аас 120 байх хэрэгтэй. Шахалтын гүн нь илүү сайн байх хэрэгтэй. Дараалт нь CABD болцсон байна. За юм их байдалтай. Яхна. За анафилакси шокын талаар. За ингээд нэг хүн юмд хашил өгдөг шүү дээ. Хашил өгөхөр хамгийн түрүүнд анафилаксийн талаар товчхон ярьчих. Анафилакси шок өгөхөр хашил өгөхөр хамгийн түрүүнд хүн юу хийдэг вүлээ? Гемдрол хийн гэдэг тийм. Гемдрол хий. Тэгээд дараа нь гармо хий гэдэг тийм. Тэгвэл хамгийн түрүүнд авах ёстой зүйл бол хашилт бол хамгийн түрүүнд авах ёстой зүйл бол юу гэхээр энэ адреналин байдаг юм. Адреналин. Энэ болохоор нөгөө мөхлөг эсүүдийн ядуулж байгаа гистаминыг зогсоочдөг. Тэгээд ийм зүйлүүдийг барьж идэг. Тэгэхээр булчинд гүн тавих юм байна. За тэгээ бус тусламж нь бол адилхан. За ерөнхийдөө хасагт яваад шууд яалтаа тусламж үзүүлэх гэхээр Гүүгээд очиход юу байдаг гэхээр хасагт нь юу ч вэ? Эмчин, совлогч нь ар гэртэйгээ цуг өвчтнийхээ орыг тойрог гүйчихдээ. Одоо яг юм чих харин одоо яана гэдэг тийм гомдол ирсэн шүү дээ тийм. Тэр гүйчихдээ ингэ тойрог гүйчихдээ. Тэгээд зарим нь бол массаж хийж байгаа тэрний зөв буруу чамаагүй тийм. Тэгээд зарим нь бол массаж хийж байгаа зарим нь аам буугүй юм чинь тэгээ хараад зогсож идэг. Тэгэхээр манай эмчиг хасагт болгондоо ийм яалтадсан чи ийж бүрдэл гэж гисэн. Ийж бүрдэл дотор нь ерөөсөө эдгээр 10 зүйл байна. Энэ 10 зүйл байна. Энэ 10 зүйл дотор яг л яалтадсан зүйлүүд шаардлагатай зүйл байна. Аам масктайгаа байж байгаа. Тэр хил дарагч хэрэглэнсэндээ хил дарагч байж байгаа 5 ширхэг адреналин байж байгаа 3 ширхэг атрофин байж байгаа 3 ампул атрофин байж байгаа. Тэгээд юу вэ гэхээр энэ чинь шипризер их юм чинь 2 шиприз байж байгаа. Мэдээж араас нь тусал болсгол сайн гэсэн шүү дээ. Тэгэхээр системтэй тусал нь байж байгаа. Тэгээд яг үхээр очихоор ингэдэг. Тусалдаа яваад системэндээ явчихдаг совлогч нь. Тэгээд хүн за судсаа ороо гэх тэгэхээр спиртөө хүндээ яваад. Спиртөө хүнөө очиж яад ингээд хараа хийх гэдэг. Хийгсэн чинь нөгөө судсаа бэлхэх хэрэгтэй одоо. Тэгэхээр шатныхаа лентэнд явчихдаг. Шатны лентээ очиж яад наах гэхээр яадаг гэхээр шүү дээ. Наах гэхээр нууд нь урддаггүй. Тэгээ урдахгүй болохоор ингээд зулгаадаг. Зулгаагаа болохгүй болохоор шүдээрээ заримдаа ингээд хазч идэг. Тэгээ нууд урдахгүй даавал нэг л буруу зулгаа урдахгүй шүү дээ. Тэгэхээр нүгүүгээд явдаг. Харин нөгөө дахиад хайч болж ирж байгаа. Ингэж л нөгөө 5 минутын туслах чинь юм тэр баг хүчтэй орон гэрээс нь өвчнийг аваад эмгэх өнөөдөр хугацаа өгч байна. Эмгэх сүгэн өөр бас. Тийм болохоор энэ сайжруулахын тулд яасан гэхээр яг юм спирттэй шаргийн ингээд бэлтээ. Энэ шууд ураа шууд наа тийм. Ураад наа. Энэ шатныхын лентийн нэг дор гэж хийчихсэн. Тэгээд ерөөсөө олон юм хийчихээ яалтаа тусламжийн үед төөрөл дэдэг учраас цөөхөн ийм зүйлүүдийн яг энэ хэрэгтэй зүйлүүдийг хийгээд болоо. Тэрнээс ш инфляцийн дөрөв гинээр хийгээд хэрэггүй байна шүү дээ. Тэгээд энэ зааврыг хийчихсэн юм. Тэгээ яах вэ? Ингээд ил тавь. Энэ нэмлэгд очиход нөгөө амбуч аав гэхээр өрхийн өмгүүдээр яваад нэг судалгаагийн явсан чинь нөгөө ахлах сувлэг чойч цайндаа явчихсан. Тэгэхээр энийг бүр ингээд ил тавь. Тоолжээ. Тоолгоных нь хуудсыг хөдөл хийж өгөөд зааврыг хийгээд ингээд бэлдээд тавьчихсан. Тэгэхээр хүн би зүрхэн зогслоо ухаалтаа унчлаа гэхэд энийг бариад хүүгээд очихно шүү дээ.
Тэгээ хамгийн ихнийхэн тусламжуудыг өөрсдөө заасан хичээлийн дагуу үзүүлэх ёстой. Түрүү жил манайх бүх ажилчдаа